Дийлэн орч юусаа айгаагүй. За угаасаа энэ дивжээ миний дивжээ би заавал гараад чадах болно гэсэн бодолтой явсараад тэгээд очоод барилцаа. Сайн нэг төгөөний цул гэдэг би 14 настай 30 дугаар сургуулийн 9 анги сурдаг. Тэгээд житсүгээр хичээлээд 2 жил болж байгаа. Житсүгээр хичээлэх болсон шалтгаан нь эхлээд жудоогоос болсон. Манай үеэл жудоогоор хичээлдэг. Тэгээ би нэг өдөр хамт жудогийн бэлгэлтэнд явж үзээд гоё юм байна. Бас кимоно өмсөвчдгийг хараад ямар гоё юм, би бас энэ кимоног өмсөх гоё ярдах байх та гэж бодоод тэгээд кино үйлдвэрийн сүм дотор байдаг Женко гэдэг клуб, жудогийн клубт явж эхэлсэн. 2022 оны 3 сарын 29-нд хичээлж эхэлсэн. Одоо хичээлээд 2 жил 1 сар болж байгаа. Би амар биедээ сурсан. Олон тэмцээнд яваад ганцаараа биедээ сурсан. Тэгээд бас би өмнө амар түргүүртэй байсан. Түргүүрээ жахаа ингээд дарс сурсан. Намайг ээж эсэргүүцчихсэн. Намайг ээж би жудоогоор явъя гэсэн чи юу яриад байгаа юм битээ өгөөд үү. Ингээ би хаач идэрчих юм шүү. Яахын хэрэггүй юм шиг чи зүгээр гой дуулж мулаа явал та гэж хэлдэг байсан. Ээж л нилээ эсэргүүцэж байгаа дараа нь зөвшөөрөөсэй. Би яг анхны тэмцээн 2022 оны 5 сард анхны тэмцээнд ороод мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ миний охин чи бас чадах юм биш дээ гэд яг уцаар яриад тэгээд ээжээ би мөнгөн медаль авсан гэсэн чи ямар гоё ингээд уйлаад ярьж исэн. Тэгээд за миний охин наад спортоор юм цаашдаа явах юм уу яах юм гэд надаас асуугаад тэр би мэдээж явъя штэ гэд тэгээд явж исэн. Манай дунд ах би ах нартай өссөн болохоор дунд ахтай амар ойрхон байдаг. Тэгээд ийцлаа чи чадна штэ чи яваасаа бүх юмыг чадах юм чи надад заавал чадах ёстой гэд урам өгч ирсэн. Би бэлтгэлтэй өдрийн 4 цагийг зарцуулдаг. Хичээлээ тараад 2-оос 6 үлдэр бэлтгэлээдэг. Хичээлээ тараад бэлтгэлгээ явахдаа манайхан бүгдээрээ найзтай ингээд тэгээд дахиад би бэлтгэлгээс бас эдэртээс хамт явах байсан байх та гэд тэгж тэмхэн тулгардаг байсан. Дийлэн орч юусаа айгаагүй. За угаасаа энэ дивжээ миний дивжээ би заавал гараад чадах болно гэсэн бодолтой явсараад тэгээд очоод барилцаа. Тэгээ Азийн цом дээр ингээд метроноос хоцроод за ер нь ингээд болидоо би одоо бас энэ тэнцэнд орч чадахгүй юм чи шинийг хүмүүс одоо шиг буцаа Монголд очиж өөр юм сонирхъя доо гэдэг тэр үед амирх бодчихсон. Тэр үед л сан шантарсан. Тэр үед дунд ахтайгаа яриад би ингээ метроноос хоцроод баг очиж барилдаж чадахгүй юм шиг байна. Манай ингээ жи эхэлсэн гэж ингээд амар үйл ярьсан чи за одоо яах вэ зүгээр штэ битгий уйл тайвшир чи дараа зөндөө тэмцээн байгаа чадна штэ. Чи энэ тэмцээнд ороогүй ч гэсэн дараагийн тэмцээнд заавал чи ороод алтан медаль авч чадна гэсэн үг хэлсэн. За би угаас чадах юм байна гэж бодчихсон. Тэр анхны дэлхийн аврах дээр би нөгөө нэгний барилдааны ялчаад 2 дахь барилдаанд барилдах гад тэр тамирчин бол Казахстаны тамирчин байсан. Тэгээд тэр тамирчин ихлэ гард аваад дараа нь би буцаад гард аваад тэгээ яг өөрөө татаад босоод тэр тамирчин зүгээр 2 оноо өгцөн тэрэндээ их харамсдаг. Би зүгээр тэр охиныг гард цусны дараа зүгээр пэслчихгүй явдаа гэж бодчихсон. Би том хар бүстэн болохыг мөрөөдөж байгаа. Бас тэгээд одоо 2028 онд манай житс олимпиад гарна. Тэр олимпиад гарахад би 19 настай байна. Тэр 19 настайд олимпиад гарах гэж байна. Монголч ингээ бор бүстэйгч амар ингээ гардаар тоглолт өгч байдаг. Би тэр их хаяа. Би анхаг тэр их хаяад ямар гоё ихч, ямар гоё барилдаантай юм бэ? Ямар хөөр хийхч вэ гэж харж ийсэн. Тэгээд миний хамгийн их хүндэлдэг багш бол одоо Ган цог гэдэг манай житс методын багш байгаа. Бас давхараас яг огны наран гэрэл багшаас амар хүндсэн. Миний яг житсүгийн ороход яг тэр багш яг сүр үг тавьж өгч ирсэн. Ээжээ би энэ тэнцээ явуулах гэрээ за яв гээл ээж л дандаа даадаг. Тэгээ бас сумынхан их ус сумынхан бас надаа зөндөө нэмэр болсон тусалсан. Миний ард үргэлж байдаг найз нөхөд багш ээж аав гэр бүлхэндээ бүгдэнд нь баярлалаа хайртай шүү бас тэгээд итгэлийг алдахгүй гэж хэлье.